За нэмэртэн даралт өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд төргий. Үндэсний итгэмжлийн төвөр юу вэ? За манай байгууллага одоо үндсэн чиглэлийнхээ хүрээнд ажлуудаа хийгээд ер нь нэг тийм завтай зайтай суугаад идэх байгууллага бол биш. Тэгээд энэ улс орны ялангуяа засгийн газрын бодлого чиглэлийн хүрээнд бид нарыг одоо манай байгууллагыг завтай суулгах тийм боломж олохгүй байна. Тэгээ Монгол улсын маань хөгжил энэ улс орны маань бас энэ олон улсад харагдаж байгаа байдал. Тэгээ ард иргэдийн маань бас амьдралын чанар төвшин ямар байгаа вэ? Тэгээ бид нэрч бас одоо суугаад байх ч тийм одоо юу алах те байдал завтлаа гэдэг шиг тий. Нэмэртэн даргаыг өнөөдөр яг би подкасттай ер нь миний подкаст юу байна гэдэг нэртэй. Тэгээ яагаад тэгж нэрлсэн бэ гэхээр энгийн байдлаар дарга нарыг ч юм уу те салбарын экспертүүдийг олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор урьддаг байя гэдэг ирмэлцлэр энэ подкастыг эхлүүлээд явж байгаа. Тэгээд хамгийн энгийнээр одоо та бит хоёр өнөөдөр итгэмжлийн тухай ярилцаад хүмүүс ерөөдөө итгэмжлэл гэж юу вэ? Тохирлын үнэлгээ нь өөрөө юу вэ гэдэг ойлголтуудыг таны бол түгэж чадна гэдэгт бол би итгээд урьсан. Тэгээ юуны өмнө манай үзэгчдэд бас та өөрийгөө тавчхан танилцуулаач. Тэгээ бид чинь одоо нөгөө яг те ингэж гоё сул чөлөөтэй энгийн байдлаар яриул ер нь л илүү бас те ямар танилцуулах боломж нь бас нээлттэй байх болов уу гэж бодож байна. Тэгээс тэндээс талархалтай бас та хэдийнхээ урилгыг аваад ирж байгаа. Тэгээ ер нь сэтгүүлч чинь ер нь яг тулгаад асуудаг те бас заримдаа асуудлыг аль талаар нь аль өнцгөр нь илэрхийлэх те ийм харин ер нь энэ дотоод байгаа юм гарах нөхцөл боломж олгодог шүү дээ. Тэгэхээр бас энэ ярилцлаганд бас таатай хандж байгаа. За миний хувьд бол одоо төрд 15 жил гарan ажиллаж байгаа. За засгийн газрын одоо 4 дахь байгууллагад ажиллаж байна. Стандарт хэмжилсэн газар бас бодлогын түвшинд газрын даргаар ажиллаж ирсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. За шударгуулалтын эрхлэгчийн төлөө газар гэдэг. Та мэднэ энэ агентлагийг бас бага хугацаанд удирдах ирсэн. За одоо үндэсний итгэмжлийн байгууллагын дараагаар томилогдоод ер нь бол яг шадар сайтынхаа харьяа энэ агентлагуудыг ер нь нэг чиглэлийн байгууллагуудыг удирдах явж байгаа. Тийм төрийн одоо албаа хаагч. Бараг 10 гаруй жил 20 жил орчим уу? 16 жил орчим. 16 жил рүү орчин тий. Одоо ерөнхийдөө үндэсний итгэмжлийн төв гэхээр хүмүүсээс харьцан ойлголт муу байгаа гэдэм билээ. Одоо яг салбарынхан бол аягүй сайн мэдж байна. Дээрээс нөгөө талдаа энэ чиглэлийн бизнес эрхэлдэг хүмүүс ерөнхийдөө мэдээ да. Ер нь итгэмжлийн байгууллага юу хийдэг? Одоо хамгийн энгийнээр та тайлбарлаж өгч. За ерөөсөө нэг хүүгэлбэр гэвэл итгэмжлэл гэхээр хүмүүс чинь одоо аав хүү хоёр гэдэг юм те гэр бүлийн хүмүүс одоо юу гэдэг нэг итгэмжлэл болоод намайг төлөөлөө явах боломжтой гэдэг ингэж ойлгоход. Тэгэхээр нөгөө тохирлын үнэлгээний итгэмжлэгээ бид нар бас яг нөгөө мэрэгжлийн хэллэгээр гэдэг юм ингэ явахаар хүмүүст ойлгоход аюу хүндрэлтэй байдаг. Итгэмжлэл гэхээр итгэж болно гэдгийг л илэрхийлж байгаа. Одоо төрийн ажил үйлчлэгээ төрөөс үзүүлж байгаа те. Одоо өшөө энгийнээр тайлбарлавал би нэг хүнсний бараа бүтээгдэхүүн авч хэрэглэх гэдэг чинь. Тэгээ тэр нь эрүүл аюулгүйн стандартынхаа шаардлага шалгуурт нийцэж байна гэдгийг манайхаас итгэмжилж байгаа. Тэгэхээр тэрийг авч хэрэглэх гэж байгаа хүн энэ итгэмжлэгдсэн юм уу итгэмжлэгдсэн гэвэл би энд итгэж болох юм байна гэдгийг аваад хэрэглэнэ л. Тэгэхээр итгэж болох зүйлүүд чинь л итгэмжлэл гэж бас ойлгож болно л гэж. Энгийнээр тайлбарлаа тий. Тэгээ энэ дотор бол маш олон зүйл шүү дээ. Уул уурхай одоо манай байгууллага бол салбар дундын зохицуултыг хийдэг. Уул уурхай зам барилга хүнс эмнэлэг эрүүл мэнд бүхий л чиглэлийн салбар дундын зохицуултанд бас оролцсон стандартын шаардлага шалгуурт нийцсэн хэсэгт тий. Одоо үнэлгээ итгэмжил болох нь манай олгогдсон итгэмжил бол мэдээж энэ дэлхийн улс орнуудад шууд харилцуулын зөвшөөрөх хилцлийнхаа хүрээнд зөвшөөрөгдөд явна гэдэг юм. Ач холбогдлын хувьд бол одоо маш одоо өндөр хэмжээнд байдаг. Тэгээ ард иргэд бол бас ойлгодог. Ард иргэд гэлтгүй бас төрийн зарим бодлогын хаамдад ойлгодог шүү дээ. Тэгэхээр одоо нэг ойлгуулахын төлөө бид байнгын стратеги боловсруулах хамгийн анхны стратеги бол 2016 онд итгэмжлийн стратеги боловсруулагдчихсэн. Одоо бол яг дэлхийн дахинд бол яг итгэмжлийн байгууллага үйл ажиллагаа болоод олон улсын стандартаар яваад байгаа шүү дээ. Бас манай Монгол улсаас яг тэр чиглэлийнхэн конвенц олон улсын гэрээнд нэгдсэн байгаад байна. Тэнгүүд үндэсний итгэмжлийн төв сая жишээ нь ингээд нэг сард шадар сайдаар ахлуулсан.
стандартын байгууллагууд, шадар сайдын харьяа агентлагууд одоо юу хийлээ штэ. Шалгалт хийсэн тий. Тэр тухайн шалгалтанд ингээ үндэсний итгэмжлэлийн газар явж байгаа хүмүүс юутай андарсан гэхээр иргэний эрх зүй итгэмжлэлтэй андарсан байхгүй. Юу нэг хідэн натрадчид яваад байгаа мó гэсэн комент хүртэл би харсан. Тэгэхээр тэрний ялгаа цаг нь өөрөө яг тэр тохирлын үнэлгээнд дэр байгаамаа гэдгийг бас хүмүүстээс ойлгуулах нь айгүй зөв юм шиг надад санагдаад. Тэр нь олон улсын гэрэг конвенцтэй ер нь итгэмжлэлийн байгууллага ямар чиг үүргийн хүрээнд явж байгаа юм. Монгол улс одоо тэр олон улсын стандартыг авчирч ийж энэ итгэмжлэлийн төвтэй болоод нь штэ. Тэгээ энийхээ статусыг та бүхэн хэрхэн тодорхойлж байгаа вэ? За одоо чөлөөтэй юм чи маш энгийнээр л одоо аль болох ойлгоцгоо байна. Тийм бие барихгүй яриад. Эхнээс үнд суурьас нь ихчээрээ те. Одоо энэ бидний амьдарч байгаа юм те. Одоо орчин нөхцөл бидний хэрэгжилж байгаа хүнс бараа бүтээгдэхүүн тийм алхаж байгаа зам талбай энэ бүх зүйлүүд стандарттай шууд холбоотой. Тэгээ энэ одоо манай Монгол улсад бол энэ стандарт чинь одоо энэ шин дутам асуудал бол биш аахгүй. Энэ чинь бүр ихтер үеэсээ манай Монгол стандарт байсан ус. Бидний нөгөө ёс заншил өв уламжлал гэдэг энэ бүх зүйл чинь стандарт байсан. Тэгээ тухайн үед та хүн мэдэн шүү дээ нөгөө тий ёс заншил тэгээд тэгж болно болохгүй тий ёс заншлаа зөрчин өв уламжлаа зөрчдөг тий. Энэ чинь өөрөө стандарт чанд хатуу мөрдүүлдэг байсан юм. Монгол хүний одоо эрүүл мэндийн байдал одоо маш муу байна шүү дээ. Хавдрын өвчлөөр дэлхийд тэргүүлж энэ төр. Энэ чинь бол одоо нөгөө стандарт мөрдөхгүйгээс шууд холбоотой л байна. Тэгээ нөгөө уламжлалт хангаах ухаан бол тухайн үеийн баримтлажсэн стандарт байх нь тий. Байгаль орчин ахуйн одоо тий стандарт чинь бол бүр нөгөө тэр ёс заншилт нь байсан. Нэг айл нүгэ явахтал тэр гаргал хомоолоо уугуулаад тэнд байсан тэр дорооч юу гэдэг тэр бараан дотор доор нь одоо хомигдсон тий. Тэр хорхоо шавж мөд тий. Үргээ гэдэг устгалд оруулна. Байгаль дагшин байдлаар нь байгальд нь хүлээлгэж өгч юм. Тэгээд нүүхтэй хогоо цэвэрлээд аваа явчихдаг үстэй. Энд чинь өөрөө ингэж ахын бүгд стандарт байсан. Тэрийг маш чанд мөрдүүлдэг үстэй. Ёс заншлаа зөрчиж бол. Тэгээ одоо бол юу өв уламжлал энэ бол бүрнээр орхигдсон. Гэхдээ стандарт бол одоо юу гэдэг бүх юмс үзэл өөрчлөгдөж байна, тэ хөгжиж байна. Тэгээ энэ өөрчлөлт хөгжилтийн үе одоо явцад нийцүүлээд стандарт болгоно өөрчлөлттэй явчихна. Тэгээ бид нэр одоо дэлхийн нийт нь глобалчлагдаад техник технологи нь өндөр түвшинд хөгжөөл энэ хэрэгээрээ бас стандартууд нь өөрчлөгдөд бид нараас дээргээ дагаад өөрчлөх хэрэгтэй. Одоо амьдралын хэм маягтай. Түүнээс одоо тэр хуучны нүүдэлчин соёл иргэншлийнхаа тэр барьж ирсэн стандартыг одоо барина гэж бол хэлээгүй л дээ. Тэгвэл тэнд мөрдөжсэн одоо ч тэр өөр хөвсөн өөрчлөлт мөрдөх ёстой гэдэг зарчим л. Одоо бол бид нэр ерөөсөө тэр ахын соёлынхоо тэр стандарт алдснаас гадна одоогийн хөгжиж байгаа энэ техник технологи хөгжилтэй нийгмийн үед бас стандартаа нийцүүлэх тэр нь бас хоцрогдоод байгаа учраас л энэ стандарт гэж одоо улсын шадар сайд бол маш өндөр ачаал бүгд өгч шүү дээ. Ингээ явж. Итгэмжлэлийн байгууллага энд одоо яаж хамаатаж яаж оролцдог гэхээр одоо яг бидний энэ баримтлаад байгаа энэ батлагдсан стандартын хэрэгжилт нь хэрэгжүүлсэн юм уу хэрэгжүүлээгүй юм уу? Хэрэгжүүлсэн бол бид нар хэрэгжилсэнийг одоо нотолж баталгаажуулж итгэмжлэл олгож байна гэсэн. Тэгэхээр бидний одоо ялангуяа та бид те нэг гаднаас хүнсний бүтээгдэхүүн авахтал энэ нөгөө баталгаажуулалтын стандартын шаардлага шалгуур хангас юм уу юу гэдэг нь гарлын үүслийг харждаг те. Тэгээд стандартаа нийцүүлсэн юм байна, итгэмжлэгдсэн юм уу? Итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулагдсан юм уу? Гэт ингээд хараад хэрэгжилж тийм л юм байна. Одоо бол тийм одоо юу соёл тогтохгүй шүү дээ. Нэг сүү худалдаад авсан ч авч авсан юм а гэртээ очиж үздэг нөгөөд нь гашилцсан идсэн ч үстэй тийм. Анх худалдаа авалтнаас л бидний ийм соёл тогтоогоо явж байна. Тэгээ итгэмжлэлийн байгууллага бол энэ бараа бүтээгдэхүүн одоо хүнсний тийм хүнсж ямар ч одоо барилгын материалж тийм. Энэ ялангуяа сүүлийн үед нь барилгын материалаас бол маш хүн одоо энэ дэглэл орж байна. Баталгаагүй цахилгааны утас бол одоо манай урд төвшөлтийн ялангуяа тийм маш их орж ирж байна. Урд төвшийн өөрсдийнх нь нөгөө 3 сигээр баталгаажуулалт хийсэн тэр цахилгааны утас цахилгаан одоо эрчим хүчний бараа бүтээгдэхүүн бол тэндээ маш сайн хэрэг. Тэнд ч гэсэн бас одоо юу гэдэг хуульцчод одоо үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн байна шүү. Маш хэтийн бараа бүтээгдэхүүн бол
болоод байгаа юм бол биш. Улсын нэр төрөлч гэсэн дагаад ямар олон байна шүү дээ. Тэгэхээр тэр бараа бүтээгдэхүүн нь тухайн улсынхаа итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдээд чанартай баталгаатай гэдэг нь нотлогдоод тэгээ манай улсд орж иж байгаа. Манайх тэрийг бас үзэж хараад итгэмжлэлийн байгууллага нь тэрийг нотлоход баталгаажуулаад тэгээ ингээд хэрэглэгдэх хэвээр. Одоо энэ гахын ослууд, галт төмөр энэ бүх зүйлүүд чинь энэ одоо шууд одоо хатуухан хэлэхэд энэ 100 айл дээр зарж байгаа гарал үүслэн тодорхойгүй чанаргүй бараа бүтээгдэхүүнийг тэ одоо энэ балгын материал зүйлүүдийг хэрэглэснээс нь ахын ослууд галт төмөр юм нууч гараад байгаа. Тэгээ энийг л бид нэр одоо баталгаажуулж итгэмжэлж тэ энэ бүх зүйлүүдийг энэ техникийн зохицуулалтаараа зохицуулж ингэж явах хэрэгтэй байхгүй. Энийг л хэлээд байгаа. Гол нь тэгэхээр итгэмжлэгдэн стандартын шаардлагыг хангана гэдэг чинь өөрөө бидний баг үндэсний аюулгүй байдлын гол асуудлууд энийг олж байгаа. Яг би бас өмнө нь өөрөө яг энэ тохирлын үнэлгээ, тохирлын гэрчлэгээ, итгэмжлэлийн талаар ойлголтгүй байсан л та. Яг юунд хэрэгтэй ингээд бодохоор сая 1 сард хийсэн шалгалтыг харахаар жишээ нь монголчуудын одоо нийслэлчүүдийн хамгийн ихээр ерөөсөд нэг цэгээс л бид нар махаа авч байгаа. Хүчит чонхорлын өглөөрт бас л явж байгаа тий. Хүчит чонхроос авдаг махыг шинжилдэг лаборатори өөрөө итгэмжлэгдээгүй гэхдээ л энэ бол үнэхээр эрүүл мэндийн асуудал юм байна. Бидний ам руу орж байгаа хоолны асуудал юм байна. Нүүр хүүхдүүдийн нөгөө эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай асуудал юм байна гэж ойлгож хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 1 сарын шалгалт надад бүр аюул сонир санагцсан. Тэр 1-р сард хийгдсэн хүнсний бүтээгдэхүүн ялангуяа бактери голчлон байгаад их шиг би бол мэдээнээс уншсан юм л да. Тэр 1-р сарын шалгалтын итгэмжлэлгүй лабораториуд дээр илэрсэн ер нь нийтлэг зөрчил нь ямар зөрчил байсан бэ? За амар сайхан шадар сайдын одоо яг эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд те одоо стандарт онцгой байдал чинь одоо тусгай чигүүргийн байгууллага те энэ эрсдэл гарсан, эндэгдэл гарсан энэ хүний амнаас эрсдсэн гэдэг энэ бүх зүйл дээр театр маань л те тэргүүг нэнд явж байдаг. За ингээд итгэмжлэлийн байгууллагууд маань бас бид нар чинь бодлогын төвшөнд уулзаж ярилцаж байна те гарч байгаа энэ эрсдлүүдийг яаж урдсан сэргийлэх үү гэдэг. Тэгээ тийм учраас энэ шат маань энэ одоо улсын шатар сайд маань алхам тутамдаа одоо чиглэл бүгдээр те бүр дээр те одоо юу гэдэг бидний нөгөө ач холбогдол өгч те одоо стандартгүй салбарч байхгүй шүү. Тэгэхээр алхам тутамдаа чиглэл бүр дээрээ л энэ стандартыг хэрэгжүүлэх нь зөв ёсны юм байна гэд ингээд байгууллагууд бодлогын яамдуудад ийм өөрөг чиглэл өгöd. Бүх салбар дээр стандартын хэрэгжилт маш хангалттай байна. Тэгээ энэний зүгээр нэг илэрлэл нь л одоо бид нар сая зөвхөн түүхийн махан дээр эхлээд танил шалгалтын тандал судалгаа хийх маягтай явж үзсэн. Тэгэхэд бүр үнэхээр нүд талтамаар байдаг байхгүй. Одоо 6 том зах руу орж байгаа. Хүчит чонхор зах хамгийн том зах. Тэгээ хүн амынхын тал хувийн амьдардаг Улаанбаатар хотын нийслэлийн иргэд өнөөдөр эмийн үлдэгдэлгүй, антибиотикийн үлдэгдэлгүй, уриал ахын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй ийм зүгээр түүхийн мах худалдаалагдж ин тэрийн иргэдүүд одоо бид нар таны хүүхэд, миний хүүхэд те яав ээж ийм зүйлүүдийг авч хэрглэж гин гэдэг ингээд бодоод өөр дээр хамгийн ихлэ бодоод үцгээл те харамсалт төрдөн шүү дээ. Одоо надаас хол юм байна да гэвэл ингээд хүн төдийлээ. Тэгээ аль болох тэр тал руу ингээд тайлбарлахыг хүссэн. За хяналт шалгалт бол нэг хэн зүйл дээр явсан шүү дээ. Түүхийн махан дээр. Тэгээ ингээд нийслэлийн Монгол улсын тал хувийн амьдарч байгаа нийслэлийн иргэдэд худалдаач хамгийн том зах хүчит цонхроос нь ахуулаад амгалан зах баян зүрх зах те ингээд наран туул тий сонгон нархын дүүрэгт байгаа захууд хар хорин зах ингээд 6 захын 6 лабораторийн дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа 6 лабораторийн 5 нь итгэмжлэггүй багт. Итгэмжлэгдээгүй байна гэдэг чинь тухайн нөгөө стандартын шаардлага шалгуурыг хангахгүй байна гэсэн үг. Тэр сорилт шинжилгээний дүн хаач хүлээн зөвшөөрөгдөг. Үндсэндээ бол одоо шаардлага хангахгүй шинжилгээ хийж байгаа шууд хэлж болно. Дээр нь итгэмжлэгдээгүй байх юм бол магадгүй нэг хүн эрсдлэхэд тэн дээр одоо эргэцэн ямар чадамжгүй байхгүй тий төр өөр буруутан болох ч шүү дээ. Тэр ийм зүйлүүд арсан. Тэгээ хүчит чонгоц зах дээр захаас ингээд тойроод явж байгаа. Зүгээр яг одоо процессын зураглалыг л гоё ингээ ярил л тий. Ингээд бид нэр ажлын хэсгээрээ 5 цагт очиод үзэж байгаа. Одоо орон нутгуудаас мах ирж шүү дээ. Тэгээ малчт маань маха одоо авчирж байна. Тэгээ тэр махан дээр хүчит чонхрын захын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний лаборатори дээж авна. За тэгээд
нөгөө имийн илтгэлтэй үлдүүлгүй нөгөө антибиотик юмнуудыг ч үзэж хараа шалгаад эрүүлэхэн шаардлага хангаж байна. Зааг ингээ бодлоонд гарах хэрэгтэй. Зөвшөөрөх ёстой гэсэн үгсийн үгдэлтэй. Нөгөө явах хэрэгтэй шүү дээ. Нөгөө техникийн зохицуулалт одоо батлагдсан байгаа засгийн газраас батлсан техникийн зохицуулалт тэгж явдаг. Тэгсэн бид нэр 5 цагт очиод харж байгаа. Дээж авч байгаа. За ингээд бид нэр дотоо худалдаачд яваад ингээ мах үзэж хараад ингээ цаг явж байгаа. Тэр хооронд 6, 7, 8 за ингээ мах бүгд тал тишээ захууд руу ингээ гарч штт. Бөөний худалдаач аваад нөгөө чэнжүүд нь аваад тэгээ ингээ босож жижиг захууд руугаа гараа авчиж байгаа. 10 цагт орлоо нөгөө 5 цагт ирсэн хөдөө орон нутгаас ирсэн махын дээжин шинжилгээний хариунд гарах байна. Энд юу гэсэн үг тийм ч. Өжөө борлуулалт. Захууд руу захуудаас нь хэрэглэгчд аваад тэгээ айл хизээ бараг хэрэгэлцсэн. Айл хизээ аваад хэрэгэлцсэн тий. Тэгээ ингээ тэр шинжилгээний хариунаас нөгөө имийн үлдэгдэлтэй ингээ ноцтой зүйлүүд гаруул яах вэ гэж. Энэ бол одоо үнэхээр бүр араас нь мөшгөө дийлэхгүй юм байна. Дийлэхгүй шүү дээ. Тэгээ ингээ хэрэгэлцсэн юм байвал яах вэ? Тэгээ ингээ нөгөө Монгол улс чинь хавдрын өвчл энэ бусад өвчлөөр дэлхийг дэргүүлээд байгаа чинь энэ нэгэн хүнсний одоо тэгээ түүхийн махан дээр хийлэг. Бусад хүнсний зүйлүүд ямар байгааг аимшигтэй зү. Тийм учраас улсын шатрах сайд дээр бид нэг нөхцөл байдлыг боттойр нь бүр зурагжуулаад авчирч үзүүлээ. Үнэхээр аимшигтэй. Тэгээд та бид нар өөрсдөө хэрэгжилж байна. Миний одоо өр хүүхдүүд ийм зүйлүүд хэрэгжилж байна гэж бодож үзэж энэ дээр анхаарч бодлого боловсруулж ингэж явуулахгүй бол болохгүй юм байна гэдэг. За мэдээж бизнес эхэлж байгаа хүмүүс өөрсдөө бизнесийг бол хамгаална. За энэ ялангуяа одоо энэ итгэмжлэгдээгүй байна гэдгийг одоо гаргаж тавьсан. Надад маш их дайралт ирж байгаа. Үйл ажиллагаа шүү дээ тий. Орлогын хөлсөр байгаа. Ер нь одоо энэ Монгол Улсын энэ лабораторийн нэгдсэн бодлогын баримтчгаар энэ лабораторидыг тэр хүнс вэ уулуурхаа зам барилга тий одоо лаборатори бол лаборатори нэгдсэн бодлогоор энэ лабораторийг хөгжүүлэхгүй болохгүй байна гэдэг нь улсын шатрах сайд сая өнгөрсөд энэ 25 оны одоо энэ он гэсэн шүү дээ 24 онд энэ 25-нд лабораторийг хөгжүүлэх төсөв суулгах гэдэг дийлээгүй шүү. Одоо ашиг бүгдийг мэдэхгүй. Тэгэхээр яг энэ мэтчлийн энэ хяналт шалгалтын үр дүнд бид нэг гаргаж тавьж байгаа. Тэгээ одоо ийм аимшигтай мах одоо бид нар өөр хүмүүс ингэ хэрэглээ гэж байна. Тэгээ энийг бүр үндэс угсаагаар нь ингэж явах хэрэгтэй л да. Энд дээр малын эмч нарын нэгдсэн холбоо за ингэж маш их төрөөс байгууллагууд байд юм байна. За мэдээж хүн бизнес эрхэлж болно. Гэхдээ соостой байх хэрэгтэй шүү дээ. Яс зүйтэйгээр ашиг олохыг бол бизнес гэдэг шүү дээ. Бизнесээ хамгаалах үүднээсээ болохгүй байгаа зүйлүүдийг гаргаад тавьж байгаа. Тэгээ бизнесээ хамгаалах үүднээс одоо бас зохион байгуулалтын дайралт тавшил маш олон зүйлүүдийг хийс. Төрийн өндөр албан агчтай төрийн өндөрлөг өдрөө миний тухай, манай ажлын хэсгийн тухай тийм үү өргөгч бол маш их байрсан. Тэгээ сошиалор бол зураг тавьж маш ихээр дайралтууд бол хийсэн. Гэхдээ бид нар одоо ерөн төрийн албач нэг ийм баймир байгаа да. Болохгүй байгаа зүйлүүдийг болж байгаа мэт ширээ сандалндаа хорогдож те ингээд өнгөрөөгд байх биш. Болохгүй байгаа зүйлүүдийг гаргаад тавьчих чадвартай. Тэр хэмжээгээр өөртөө гал аваад өөртөө шингээж чадвартай. Тэгээ тэр гал авсан асуудлуудаа яаж гал унтраад ажиллаа цааш нь өргөжлүүлэх вэ гэдгийг бодлого боловсруулцдаг тийм хэмжээний чадамжтай чадвартай байх хэрэгтэй л гэж. Одоо энэ бүх төрийн төвшин байх гэж ярьдаг шүү бид нар тий. Төрөөс нэг юм нэг ширээ сандалтай хорогдвол тий байгаа болохгүй зүйлүүдийг болж байгаа юм шиг царай гаргаал тий. Тэгээд нэг гал асцсан юмнуудыг өөрөөсөө холдуулж тойрол. Аль ч салбарт ингээл оршоол шүү тий. Тэгэхээр ер нь бол тийм зүйлүүдтэй огт битгий ивлэр гэдэг нь одоо тий одоо улсын шатрах сайд биднээс бас урам өгч шүү дээ. Тэр үднээсээ ч бас бид нар тэндээс урам авч бас ажлын хэсэг маань маш сайн ажиллаж байгаа гэж хэлж байна. Тэгээд тэрнээс гадна одоо энэ мах худал юу түүхийн махнаас те махан нэг бид нар гарал үүслээс нь авахуулаад тэр малчид боловсруулалтын стандартаас нь авахуулаад үйлдвэрийн аргаар боловсруулах юм уу гэр ахаа одоо те уламжлалт аргаар боловсруулах юм уу тэгээд тэрний ялгаанд орсон махан одоо тээвэрлэлтийн явцад бүх стандартуудаа хангаж явах хэрэгтэй шүү дээ. Шинэлгээд малын эмч олгоцсон тэр кварта мах нааша тээвэрлэлтийн явцанд 14 хоног машин 14 хоног замдаа саатаад ирсэн тий ирэхэд тэр өнгөн хойрцсон одоо юу гэдэг нь махан муудсан байсан махыг шинэлгээд анх өгсөн кварын үзэл худалдан борлуулж болохгүй байхгүй.
тэрийн эцсийн дүндээ тэр итгэмжлэгдсэн лаборатори шинжилгээгээд хөдөлгөөн борлуулж болно гэдэг ядаж цэцгийг тавьдаг байх хэвээр. Энийг ингээ хүсэж яваад. Тэгэхээр энийг зарим үедээ малын эмч нарын тэр холбоо гэдэг юм тийм. Зарим яхаа өөрсдөө бизнестэй юм билээ л дээ. Ингээ нарийн тэр холбооны удирдлагууд нь өөрсдөө бас сонсдог өсцүүтэй. Энэ асуудлыг харин хамтдаа шийдвэрлэе гэд явах хэрэгтэй байхгүй. Өвн тэрний цаана ч бас нийгмийн эрүүлэнд асуудал яваад байна шүү дээ тий. Би өнөөдөр ашиг оллоо ч гэсэн цаана хин нэг 8-аас хохирох ёсгүй байх өвн тэр стандартыг мөрдөж гэдэг шаардлага яваад байна шүү дээ. Тэр итгэмжлэгдээг бол лабораториудын жагсаалт гэдээ бас хяналт шалгалтын дараа бас гаргасан шүү дээ тий. Нибрал тэрэн дээр гайхсан. Өдөр тутамдаа цусны шинжилгээ өгдөг лаборатори хүртэл итгэмжлэгдээгүй байх жишээ нэ. Тэгэхээр одоо тэр итгэмжлэлээ шаардлага хангахгүй байгаа байгууллагуудыг яадаг юм бэ? За итгэмжлэгдэнэ гэдэг маань бол за ер нь аль аль талаас холбогдолтой тий. За засгийн газраас батлагдсан тогтоол байгаа. 291-р тогтоол. За энэ ямар учиртай тогтоол гэхээр та бидний одоо хүний эрүүл мэнд аюулгүй байдалд шууд нөлөөлөх үз бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэг гэж. Эрүүл мэнд аюулгүй байдалд шууд нөлөөлөх үз бараа бүтээгдэхүүн гэдэг чинь нөгөө хүнсч ороод ирнэ тий. Одоо бараа бүтээгдэхүүн гэдэг чинь нөгөө барилгын материал, цахилгааны утас мөцийн чинь хүний эрүүл мэндэд яг орно. Ажил үйлчлэг гэдэг дотор чинь нөгөө өсч орж байна шүү. Цаав маа эдэр. Эдгээр хүний эрүүл мэнд аюулгүй байдал шууд нөлөөлөхөөс бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэг заавал баталгаажуулалт нь хамруулна гэдэг. Заавал. Тэгээ заавал баталгаажуулалт нь хамруулах тэр жагсаалтын дотор байгаа ажил үйлчлэгийг итгэмжлэгдэхтэй стандартын шаардлага хангахгүй бол үйл ажиллагааг зогсооно. Эсвэл одоо энэ хүнсний энэ эмнэлгийнхтэй энэ барилгын материалын эднэрийг итгэмжлэгдээгүй стандартын шаардлага хангаагүй бол төр энийг зогсоох хэрэгтэй. Гэхдээ зогсоосон ч гэсэн эргээд нөгөө шаардлага хангачвал үйл ажиллагаа явуулж болно. Шаардлага хангачвал бид нар үйл ажиллагааг харин ч дэмжиж өгнө. Тэгээд манайхаар итгэмжлэгдээд стандартын шаардлага шалгуураа хангасаа гэд итгэмжлэгдээд баталгаажуулалтын холбогдох байгууллага баталгаажуулалтын гэрчлэгийг авчвал энэ нь дэлхийн улс орнуудын тэр 140 гаруй улс оронд хилгэлээр худалдаа экспорт импорт юм чинь саадгүй. Худалдааны ямар саадахгүй. Давуу тал маш том давуу тал. Дотооддоо худалдах ч гэсэн тий. Одоо тэгэхээр миний бизнес баталгаажж штэ. Яг үнэ стандартын шаардлага шалгуур хангасан шүү гэнэ. Бизнесийн тэр нөгөө хэвтлээ PR сурчлаганд нөхөх хэрэгтэй байхгүй. Тийм байна. Нөгөө манай томоохон компаниуд нь ISO 9001 буюу чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэлээ гэдгээр маркетинг хийж штэ тий. Тэр шиг гэсэн би жижиг лабораторитой бол итгэмжлэгдсэн гэдэг маань миний давуу тал болж харагдах юм байна штэ. Манай итгэмжлэгдсэн лабораториор та бараа бүтээгдэхүүнээ шинжилгээ хийвэл бид нар бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шүү. Манай үйлчлэгээ манай хүмүүс болсуучин, манай тоног төхөөрөмж. Тийм учраас та манайхаар шинжилгээ хийлгүүл энэ дэлхийн 140 гаруй улс оронд манай шинжилгээ хүлээн зөвшөөрөгдөнө. Том сурчлага шүү дээ. Энэ мэтчлэн явуулах хэрэгтэй. Нөгөө талтаас нь бизнесийн хариуцлага, нийгмийн хариуцлагын хүрээнд бол энэ бол чи хүүхдэд, өнчин хүүхдэд талах тарихын оронд итгэмжлэл хийлгчлээ гэмээр тийм мэдээлэл шүү дээ тий. Тэр итгэмжлэлийн үндэсний төвийн үйл ажиллагаа ерөнхийдөө ингээд яваад байна. Одоо магадгүй жилээ дуустал ингээд хяналт шалгалт хийгдэх л байх л та. Тэгээ дараагийн 5 жилд ер нь юу төлөвлөж байгаа юм бэ? За магадгүй 1-2 жилдээ хяналт шалгалт яваад итгэмжлэлийнхаа процессуудыг үндсэн ажил мэдээж хийж л байгаа л та. Цаашид энэ салбарыг сайжруулахад ер нь танд нэг хичээсэн даа гэдэг санал төлөвлөгөө юу байдаг вэ? За сүүлийн ер нь бол одоо бидний стратеги төлөвлөгөө гэдэг шадар сайт дээр сая батлуулсан. Стратеги төлөвлөгөө бид нар 4 жилээр нь батлуулаад явдаг тий. Тэгээд ер нь бас нэг 4 жилийн төлөвлөгөө гэдэг чинь нөгөө л нэг улс төртөө ойлцсон холбогдсон төлөвлөгөө байдаг. Тэгэхээр бид нар алсын хараатай байх хэрэгтэй. 10, 20, 30 жилээр төлөвлөлт. Урт хугацааны хөгжлийн бодлоготойгоо бас уялдуулах хэрэгтэй тий. Тэгээд тэрнийхээ хүрээнд стратегиудад дахин боловсруулаад явж байгаа. 92-ын одоо 30 хүртэл стратеги төлөвлөгөө батлуулсан. Энэ дотор ерөнхийдөө бид нар энэ сүүлийн 5 жилийн хугацаанд ер нь итгэмжлэлийн тогтолцоо яг одоо аль биесээр үүсэн бий болоод Монгол улсад одоо 30 жилийн түүхт итгэмжлэлийн байгууллага бие даацсаалаад энэ жил бас 5 жил болох гэж байна. Тэгээ энэ хугацаанд одоо тэгээд энэ итгэмжлэл стандарт итгэмжлэл тохирлын үнэлгээ гэдэг чинь энэ улс орны ямар чухал салбар юм бэ гэдгийг тайлбарлан таниулах, ойлгуулах, ач холбогдлыг нь те одоо ингэж олон нийтэд танилцуулж иж хүмүүсийн стандартаа мөрдөх ёстой,
итгэмжлэгдэх ёстой тий. Чанар одоо энэ стандартыг шаардлага шалгуурт нийцүүлж үйл ажиллагаа явуулдаг юм байна гэдгийг бүх нөгөө эерэг хандлагуудыг бас төрүүлэх ёстой тий. Тэгээд мэдээж төрийн ажил үйлчлэг хийн, задарсныг нь засна тий. Одоо зүтгэснийг нь дэмжин гэдэг юм уу энэ чиглэл рүүгээ мэдээж ажиллана. Ер нь олон жил ингээд хаягдсан салбар. Одоо энэ гэдэг юм манай амар сайхан шадар сайдын хувьд бол өндөр ач холбогдлогч дэмжиж байгаа энэ цаг мөчид бол тий. Салбарынхаа хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа бүх оролцогч талуудыг нэгтгэж одоо энэ салбарын хөгжилд бол маш том бодлогын одоо тий дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа сайжруулах юм. Тэгээд дээр нь олон улсын гадаад харилцаа тал руу нэлээд анхаарч байна. Мөнхийн хөрш оронтойгоо бол хамтын ажиллагааны санамжч бол зурцсан явж байгаа. Тэгээд бидний одоо экспорт импорт хил дамсан худалдаа очиж байгаа техникийн саад дотор итгэмжлэлийн байгууллага шууд оролцоотой ажилладаг. Ер нь энэ дэлхийн улс орнууд чинь гадаад дотоод худалдааг итгэмжлэлээр дамжуулж явдаг. Тэгээд харилцаа хүлээн зөвшөөрөх хилцэл гэж байдаг байхгүй. Итгэмжлэлийн одоо толгой олон улсын толгой байгууллагатай жинхэнэ гишүүнээр хэлцдэг. Жинхэнэ гишүүн улс орнууд чадамжаа нэг түвшинд байрдаг тий. Тэгээд нэг түвшинд бариад чадамжаа үнэлүүлсэн бол харилцаа хүлээн зөвшөөрөх хилцэлийнхаа үр дүнд энэ худалдаанууд явагдаж байдаг. Тэгжиж бас саад татвар нөрөө тий. Яг тэгэхгүй бол нөгөө дабл стандарт гэдэг. Монгол улсад үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн бие дотор гарлаа, Европын зах зээл рүү гарлаа. Манай лабораторийн аюулгүй үзүүлэлт чанарын үр дүнгуудыг бидний юмыг одоо Европ дахиад үзэхэд нөгөө бизнес эрхэлж байгаа чинь энэ тэнд дахин шинжилгээ өгөө те. Энэ ч бүр дотооддоо ч байгаа. Даблсан аюулгүй хэцүү. Итгэмжлэгдээгүй хувийн одоо эмнэлгийн лабораторид бид нар очиж шинжилгээ өгчдөг шин. Тэгээ тэр шинжилгээг улсын эмнэлэгт очиж манайх тэр лабораторийн шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо манай дээр үг. Тэг хүн биеийн эмчлүүлэхийн тулд хід өгөх хэрэгтэй байна тий. Ингээд энэ нөгөө эдийн засгийн хүний нөгөө тий маш их хор охирлууд ч ингээд явждаг. Цаг хугацааны ч. Цаг хугацаа сэтгэл. Яг тэрэн шиг энэ улс дамсан, хил дамсан экспорт импорт бараа бүтээгдэхүүний гадагшин гаргах манай Монгол улс ч одоо уул уурхайгаас шууд хараатай шүү дээ. Эдийн засгийг солонгоруулахад хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн манай энэ уламжилт өөр юу гэдгийг түүхийд бараа бүтээгдэхүүнийг гадагшаа экспортод гаргахын тулд энэ итгэмжлэл өөрөө маш чухал ач холбогдолтой учраас төрийн 3 өндөрлөг өгөөж шадар сайд энэ засгийн газрын гадаад улс орнуудтай хийж байгаа айлчил болгон дээр бас итгэмжлэлийнхаа цар хүрээ тухайн улс орныхаа итгэмжлэлийн байгууллагатай хамт ажиллагаа хөгжүүлж шууд харилцаа хүлээн зөвшөөрөх үр дүнгээ одоо харилцаа хүлээн зөвшөөрөх ийм нөхцлүүдийг бүрдүүлэх чиглэлээр гадаад харилцаа нэлээд сайн ашиглалт бодлогын явж байна. За хамгийн чухал бол мэдээж дотоодын хэрэгцээ ба шүү дээ. Хяналт шалгалтын ажлууд үргэлжлээд явна мэдээж. За бид нэр одоо дараагийн хяналт шалгалт дотоод асуудлуудаа чиглэх юм байна. Тийм дотоод асуудлуудаа шийдэж чадахгүй чинь бас нэг юм макси тий нэг том асуудлууд ярих нь бас байхгүй тий. Дотоодын иргэдийнхаа хүнсний хэрэгцээг хангах чадахгүй жил нөгөө хүнс гадагш экспортлоод гэдэгтэй адилхан тий. Тэгээ махны асуудлуудыг ингэж гараад байвал одоо жимс хүнсний ногоонд пестицидийн асуудлыг манай стандарт хэмжүүлсэн газар хүнсний аюулгүй байдлын үндэсний лаборатори гэдэг ингээд бидэд хамтраад пестицидийн үлдэгдэлтэй үйлдвэрлэгүү гэл ингээд пестицидийн шинжилгээнүүдийг хаад юун дээр замын үдийн чөлөөт бүс тэ алтан булгийн чөлөөт бүс гэдэг хэлгээл орж иж байгаа төлөвлөлтийг үзэж хараад энэ тус бодлогын арга хэмжээнүүдийг авах эрүүл аюулгүйнүүд хийгээ явж. За дараагийн чиглэл бол барилгын материалын одоо лабораториудын чадамжуудыг бид нар үзэж байна. Одоо хэлгээл орж иж байгаа барилгын материалуудыг энэ сорилт шинжилгээний бас дүнгуудээр одоо тий одоо хөндлөнгийн аудитыг хийж үзэх гэж байна. Одоо бидний энэ одоо ямар чанартай мэддэхгүй барилгын материалуудыг маш авч ирэлж байна. Тэгээ энэ одоо шал гэхэд энэ шал 3 жилийн дараа энэ шалнаас одоо ямар химийн элемент гарах юм. Бид нар чинь өөрийн мэдлэгэл одоо толгой өвддөг өвчтөл болчихдээ шүү дээ. Тэгээ энэ бидний авч ирэлж байгаа энэ засвар хийдэг те нэг сайхан гоё барилга дотор байж байгаа. Тэрнээс ямар химийн элементүүд ялгарч гардаг юм ярьдгийн те. Хүний биед ямар сүр нөлөөтэй энэ болгоно өөрөө лабораторийн шинжилгээтэй чанар аюулгүй байдлын үзүүлэлтэд тогтоогдсон байх ёстой ш. Тэгээ энийг одоо бид нар үзэх ёстой. 100 айлтай зарагдаж байгаа энэ чанартай чанаргүй нь мэддэхгүй, арал үүсэл мэддэхгүй. Эрчим хүчин сая ярддаг эрчим хүчнийхээс ахуулаад барилгын материал энэ бүх зүйлүүд дээр
одоо хяналтаа тавьж эхлэх хэрэгтэй. Энэ дээр ажлын зөв тооцож байна гэдгийг харах юм байна шүү дээ. Энэ рүүгээ барилгын материал руу орох гэж байна. Дараа нь хүний эрүүл мэнд гэж маш чухал асуудал байна шүү дээ. Монгол улсын иргэд яагаад маш өндөр хэмжээний төлбөр төлөөд энэ Солонгос улсын Хятад улс руу шинжилгээнд хамрагдах гэж байна. Манайд Монгол улсад өнөөдөр 402 эмнэлгийн лаборатори үйл ажиллагаа болж 402. 402 3 сая гаруй хүнд 402 лаборатори хүртээмж нь хэр байх вэ? Ингээ бодоод үзэхээр байна те. Тэгэхээр энэ юутай холбоотой нөгөө чанартай холбоотой, чадамжтай холбоотой байхгүй. Тэгэхээр хүн эрүүл мэндээр эзэж тоглох биш. Би эцсийн одоо сэтгэл ханамжтай байна. Би Солонгост очие. Хамаагүй мөнгө харилцахгүй очиод оншоо зөв тогтоочж байгаад ядаж тэрнийхээ хэмжлэг хийлээ гэдэг ийм одоо ойлголт олцоод байна ш. Нөгөө талаараас эндэх лабораториудад үл итгэж штэ. Үл итгэж байна. Тэгэхээр энэ лабораториудынхаа чадамжийг нэмэгдүүлэх одоо энэ Солонгосын энэ хятадын өндөр түвшинд ажиллаж байгаа энэ лабораториудтай шууд уялдаа холбоог тэ одоо хамтарч ажиллах боломжийг бүрдүүлээ. Ур чадрын сорилтын хийлгээ чадахгүй байгаа зүйлүүдийг бид нар тийш нь явуулж чадж байгаагаа эндээ хийчих гэм юм. Эмнэлгийн лабораториуд руу анхаарахгүй бол болохгүй. Энэ 402 лаборатори өнөөдрийн байдлаар 35 лаборатори итгэмжлэгдсэн байна. 402-оос 35. Энэ бол бас аимшигтай үстэй тий. Тэгэхээр энэ манай иргэд гадагшаа та бид ч гэсэн тий гадагшаа явал одоо нэг шинжилгээ өгөөд ингээд ихийн сан гэдэг ийм нэг ойлголттой. Энэ ойлголтоос бид нар салах хэрэгтэй ш. Тусгаар улс байт тий. Тэгэхээр энэ чиглэл рүү хяналт шалгалтын ажлуудыг бас чиглүүлээд явъя тий. Эрүүл мэндийн яам хамтарсан одоо оролцогч тал байгууллагуудтай хамтраад энэ чиглэлийнхаа бас салбарыг хөгжүүлэх. Ингээд наараасаа шатараатай. Усын шатар сайд дээр бас мэдээ төлөвлөгөөнүүд бас гарцсан явж байгаа. Тэгээд энэний хадав хамаарагдах чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтаа хийн. Тий. Яг төрийн ажил бол мэдээж ингээд. Төлөвлөгөөний энэ жилээ дуустал ирэх дахиад 1-2 жилд ч юм уу нийгмийн салбаруудыг бүгдийг ингээд хяналт шалгалтаар хийгээд явах хугацаа мэдээж зарцуулах байх. Тэрээрээ тэрийг нөө засан сайжруулахад бас хугацаа шаарддаг шүү дээ. Цаг хугацааны хувьд хөрөнгө санхүүгийн хувьд зарим нэг лабораторич гэдэг юм уу итгэмжлэгдээгүй газрууд хөрөнгө санхүүгээс болоод бас нэг тийм итгэмжлэгдэхгүй байх магадлал бас байдаг байх. Одоо нөгөө талаас нь харах хэрэгтэй шүү дээ. Бид нэр тэгэнгүүт эргээд одоо таны зүгээр харж байгаагаар ч юм уу эсвэл яг энэ салбарынхаа хүний нөөц хүртээмжийг харах юм бол Монгол улсыг итгэмжлэл гэдэг одоо итгэмжлэгдсэн стандарттай одоо стандарттай хангацсан итгэмжлэгдсэн байгууллагууд үйл ажиллагаа явдаг болох хүртэл хөгжлийнхөө биднэрт ижнэ жилийг зориулах юм бол надад л тэрийг сонирм магадгүй бид нар бол бараг зах дээр зарагдж байгаа бэршгийг авч идээд CUM бидрүүд байсангүй л те яг л оюутан үед те таавал гөөхний үе өгд байх гэж би бодож байна. Гөөхий 50 удаатай үе оюутан байх. Бидний үед нэг жоохон ахаад нэг бэлэн гоймон гарч ирлээ. Гэтэл одоо эргээд бодохоор бид нар асар аюултай мэдэж тоглож ийсэн. Одоо тэр ирээ манай үеийн залуучууд энэ хавтраас өргөн байна. Тэгвэл би таны яриа сонсохоор юу бодож ийн гэхээр миний үед ягаад тийм хяналт шалгалт яваагүй юм болоо гэдэг ингээд жоохон харамсаж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй энэ хяналт шалгалт явж байгаа миний өөрөө хүүхдэд бас нэг жоохон чанартай мэдчих тэр нөхцөл бүрдчих юм болоо гэсэн гордлого надад байна. Таны харж байгаагаар хэдчнээн жил болох одоо засаж залруулахад хэр их хугацаа зарцуулах юм болоо. За бас яг тэр өнцгөөс нь харж илж болно тий. Тэгээ би нөгөө ярианы хинт бас хэлж байсан. Монгол улс бүр эрт хэдүүгээс стандарттай. Тэр стандартаа өв уламжил ёс заншлаараа ингээд хэрэгжүүлдэг. Тэгээ тэр үед нөгөө одоо бидний нэг л жишээ л аваад байна шүү. Одоо хорт тавдар. Тэр үед ямар одоо хэмжээтэй байсан тий. За ингээд тэрнээс хойш явсаад одоо социалист нийгмийн үед ямар байсан. Одоо биднийг оюутан байхад одоо намайг байхад ямар байсан. Одоо ямар байна ингээ харьцуулаад үзэхэд одоогийн хамгийн өндөр байна. Бидний үед бас харьцангуй гайгүй. Гэхдээ бүр одоо огт бол байхгүй биш. Тэгэхээр яг стандарт хэрэгжилт мөрдөлтийн явцад одоогийн энэ үе хамгийн муу байх. Энэ яагаад гэвэл одоо нөгөө техник технологийн хөгжил, энэ нийгмийн хөгжил, энэ бүх юм хөлсөн өөрчлөгдөж байгаа бүх зүйлүүдтэй стандарт нь шинжлэгдээд ингэ явж байгаа. Бидний үед ч би ч бас одоо тэр өв уламжлалын тэ одоо тэр зааж сургадагс үлдэгдлүүд инээ штэ. Тэгэхээр надад бол тодорхой хэмжээ энэ болно болохгүйгийн тэр ахын цаасан дээр буугаагүй стандартууд надад бас байна штэ.
Тийм учраас одоогийн үеийн хүүхдүүдэд тэр хуучны өв уламжлалын стандарт бүртгүйч байхгүй. Шууд хадлага хэлэг. Тэр энэ одоогийн юуг яах вэ гэхээр орчин үеийн одоо хөгжсөн магадгүй сайн туршлагатай тий сайн одоо үр дүн гарсан тэр стандартуудыг Монголд одоо яах тий. Тэгээ мэдээж хуучны бид нар өв уламжлалаа сэргээ барай гэдэг чинь нөгөө талаасаа энэ уламжлал шинжилгээг хослуулсан энэ стандарт чинь яваад тий. Тэр энэтэй бол холбоотой байх гэж бодоод. За ойрын үед гэх юм уу да тий. Монгол улс чинь ерөнхийдөө нэг харьцангуй зохицуулт хүнийг нь амьдарч байгаа бид нар зохицуулалтгүй. Ер нь стандарт энэ норматив гэдэг юм ингээд бүх одоо хөгжлөн ингээд тодорхой болсон улсууд нэг 60-аас 70 мянган стандарт байх шиг. Монгол улс 6,000 гаруй стандарт. Харьцангуй зохицуулт хүнийг нь амьдарч байгаа. Энэ өөрөө бас эрсдэл. Тэгэхээр хуулиар зохицуулахгүй юмыг стандартаар зохицуулдаг. Хууль өөрөө батлагдах энэ процесс бас бидэд мэдэн шүү дээ. Ямар төвшөлтэй байдаг вүлээ тий. Тэрийг зохицуулах юмыг стандартаар зохицуулдаг юмнууд байдаг. Тэгэхээр бид нэр заавал хууль гаргана гэж болоод арихгүйгээр стандартаар. Тэгэхээр бас одоо заавал цаасан дээр биш. Хүний оюун санаанд нөлөөлөх үе юм байдлаар бол зохицуулж болно. Тэгээ манай Монгол улсын хувьд бол одоо нэг амьдралын чанар гэж яриа шин. Энэ амьдралын чанарыг бүх зүйлч бас шууд л дахиад тавь дээр ярьдаг стандарт. Танаа нэг стандартаа шийдэл нэвтрүүлэхтэй шууд холбоотой. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг бас таад манд тогтуулжуулаад энэ амьдралын чанарыг дээшлээ. Одоо Швейцар, Герман эдэр чинь амьдралын чанараар бол тасарч шít бүр хол тасар. Манай Монгол улс ягаад энэ 60 дотор орж чадахгүй хат. Энэ дөгөөл стандарт холбоотой те. Энэ лөө хэдүүлээ мөрдөхгүй. Тэгээ энийг бас оруулж ирмээр шүү дээ те. Амьдралын чанараа нэг одоо ч нэг идчихсэн юм миний хүүхд идмээргүй л л та. Тийм шүү дээ. Яг одоо яг тэгж бодогдож байгаа та. Тэр түүх юм ах та. Эмийн үлдэгдэлтэй үлдэгдэлгүй нь мэдэхгүй мах хөдөлж аваад хүүхдтэй өгмөргүй бооц те. Тэгээ одоо өөртөө болиё гэж бодох те. Яг ингэж л одоо энэ нийт хүмүүст ойлгуулмаар байна. Мах хөдөлж авахтаа хэдүүл тэр QR-ыг үзчихмээр шүү дээ. QR-ыг үзэж авчдаг баймаар шүү. Тийм шүү. Тэг энэ хүчлээ ойлгоо. Тэгээд энэ амьдралын чанар, энэ нийгмийн стресс, энэ бүх зүйл чинь стандарт холбоотой. Стандарт нь бүх төвшөнд хэрэгжихгүй байгаа учраас бидний амьдралын чанар маш доогуур байна. Монгол хүний дундаж наслалт маш доогуур байна, тэ? Энэ бүх зүйлүүд чинь. Тэгээ энэ бүх зүйлүүд стрессгүй болно гэдэг юм уу, тэ? Амьдралын чанар дээшлэхээр. Тэгээ энэ бүх зүйлүүдээс чинь одоо та хэд бол сэтгэл ханамжгүй байхтай шүү дээ. Тэгээ ингэж ярихын магадгүй одоо хөгжингүү энэ амьдралын чанар дээгүүр улс орнууд өөр зүйл дээр төсөв санхугаа зарцуулж байна. Тэ? Одоо бид нар бол одоо амьдралын чанар доогуур байгаа учраас ард иргэдээ яаж ирүүл ах вэ, тэ? Одоо ядаж энэ хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал алхаж явж байгаа энэ ахын орчин нөхцөлөө стандартын шаардлагад нийцүүлж чадахгүй. Байнгын эрсдэлтэй хаанаас бараг тоос гунжурж ирэх бол хаана юм өмнө одоо мөрөгчвөл хаана зам тээврийн осол гарчих бол ийм эрсдэлтэй нийгэмд амьдарч байгаа учраас амьдралын чанар доогор энийг нэмэгдүүлмээр шүү дээ бид нар те. Энийхээ төлөө бас явмаар байна. Стандартаа хангуулах нь стандартаа хангамаар байна. Ядаглаад бэлтгэмжлэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг газраас итгэлтэйгээр нэг хүнсээ авчдаг л болчулаас нэг болох гэдэг юм л та. Санаа нь бол тий. Тэгээд явмаар байна. За тэгээд түрүүний яриан дээр шүү дээ тий нөгөө ойрын хугацаанд бас итгэмжлэлийн байгуул хэд хэдэн томоохон зүйлүүдийг төлөвлөж байгаа. Би одоо яг сая хэлдэг нөгөө төрийн албан хаагчаа те нэг сандал ширээтэй зурладаг байдлаа одоо те нэг соустойгоор зоригтойгоор ажиллаа хийж хэрэгжүүлдэг баймаар байна. Тэр нь одоо юу гэдэг төрийн эрх барихтай байвал улс төрчид энэ дэр хөндлөнгөөс нөлөөлдөг байдлаа бас боловсруулмаар байна те. Ер нь бол үж өмнө бас шударгачлалтай хэлшинтэй газрын ажиллаж байсан. Маш олон аж ахуйн нэгж байгууллагуудад тулдаг, торгодог, цагддаг те хэм хэмжээнд нь оруулдаг. Тэгэхээр төрөөс хөндлөнгөөс маш их нөлөөлдөг байхгүй. Энэ байдлуудтай бол өвсөж нэгдэж болохгүй шүү дээ бид нар те. Төрөөс одоо юу гэдэг хөнгөлтэй зээл тусламж дэмжлэг авчаад тэгээд нөгөө авсан тусламж дэмжлэгийн хүрээнд төрийнхөө үйл ажиллагааг явуулахгүй дур зоргоор өн мөний нэмэгдүүлдэг, хөөрөгдүүлдэг. За энэ үний юм юмтэй бол бүр ярилдаггүй шүү дээ. Энэ бол тогтолцооны хувьд бол маш гажуудал үүсч гисэн ингэ явж байгаа. Тэгээ энэ дээр бол одоо одоогийн монополийн газар бол маш сайн тэмцэж байгаа, үргэлжлүүлээд ингэ явж байгаа. Ер нь төрийн бүх шатандаа ингэ тэмцээд явж байгаа.
Тэгэхээр дахиад нөгөө хэлэх гэдэг юм. Болж байгаа зүйлээ болохгүй байгаа гэдгийг зөрөгтэй гаргаж тавиад тэрнийхээ хэмжээнд тодорхой хэмжээний гал авч чаддаг. Стандарт бүү болгооч гэж байна. Гал авч чаддаг. Төрийн албаагчтайгаа тэгмээр. За яг энэ хүрээндээ нөгөө авилгын эсрэг стандарт. Энд чинь бас өөрөө бас стандарт шүү дээ. Тогтолцоо. Энэ Монгол улс энэ авилгын эсрэг стандартын хамгийн анхны өөрөөр хамтарлаж шүү дээ. Дэлхийн сургалтыг Монгол улс зохион байгуулах гэж байгаа. Сэтгүүр сайд. Монгол Улсын шадар сайд амар сайхан сайд санаачилсан. Энэ улс орны хөгжил төрийн байгууллагуудын хөгжлийн хамгийн том гацаа бол энэ авилга хүн суртал төрийн байгууллага ойлгомжгүй тогтолцоо үйл ажиллагаа. Тийм учраас энэ стандартыг бид нөгөө хүнсний бараа бүтээгдэхүүний стандарт ярихын хажуугаар авилгын стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх хэрэгтэй. Засгийн газрын тогтоол, их хурлын бодлого шийдвэрээ гараад за энэ олон улсын сургалтыг бид алийн болгонд гадагшаа явж сурдаг хүмүүсээс сурдаг. Энэ дэлхийн улс орнуудыг Монгол улс анхаарлын төвд орж авилгын эсрэг 37,001 стандартын олон улсын анхны сургалтыг Монгол улсад 9-р сар зохион байгуулахад бид эрхээ авсан. АПАК болон Аз нуухан далайн итгэмжлэлийн хамт ажиллагааны гэж байгуулах гэж байдаг. Тэр байгууллага Монгол улсад хүсэлтээ өгсөн. Дээр нь бидний энэ авилгыг энэ индексээр нэлээд хаагаар байна шүү дээ. Тэгээ энэ илрүүлэх энэ үйл явцад сайн тэмцэж байгаа. Ер нь миний хувь үнийхээ тэмцэж илрүүлж чадчихна гэдэг бол энэ авилга хүн суртлын асуудал байна гэдгийг гаргаж байгаа учраас бас хойгоор тэгсэж байгаа бах тий. Тэгээд дээр нь бас энэ олон улсын сургалтыг бас энэ Монгол улс анхлагч нь болголтой тий. Ингээд хий. Цаашид энэ бас олон улсын сургалтуудыг Монголд хий гэсэн зорилго тэмүүлэлтэд ажиллаж байгаа. Тэндээ бол улсын шадарсад маш сайн дэмжиж байгаа. Тэгээ энэ сургалт болгоно. Энэ сургалтаар төрийн өмчөд томоохон байгууллагуудаас эхлэх гэж байна. Авилгын стандартыг заавал нэвтрүүл гэж засгийн газрын тогтоол гаргаад тий. Одоо л нөгөө дандаа л хардлагад байдаг тий. Эрдэнэт үйлдвэрүүдийн тий ингээл юу гэдэг манай томоохон төрийн өмчөд газрууд маань авилгын стандартыг нэвтрүүл. За ингээд яамаа гэнтлэг төрийн бүх байгууллагууд энэ стандартыг нэвтрүүлчихвэл энгийн иргэн ороод үзэхэд нэг заавал танилтал хайгаадгүйгээд байхгүй тий. Нэг хүн зуртал нэг бас даваа байдал олгоод байхааргүйгээр үйлчилгээ нээлттэй ил тод болгох энэ ч нөр авилгын стандарт явж байгаа. Тогтолцооны бас өөрчлөлт. Авилга бол өөрөө хамгийн том нийгмийн даавал стандарт шүү дээ. Тэхийн энэ хамаатан болж төрөөгүйгээр л бизнес эрхлээд авчулах жишээний тий. Тэгээ энэ стандарт өөрөө нэвтэрчүүл та бүхэн нөгөө өнөөдрийн уулзалт хамгийн гол чухалчлаад байгаа ширээ сандалтайгаа зурлах биш тий. Болохгүй байгаа зүйлийг болж байгаа мэт харагдуулах гэж зүтгэх биш. Төрийн албаагчд өөрөдөө тодорхой хэмжээнд гал авчих тийм урам зоригтой дор ажлыг ийм нөхцөл боломжууд нь бүрдэх болов гэж хараад байгаа. Энэ төлөөс тэр нэг байх ёстой хэм хэмжээндээ байчаач л гэдэг шаардлагатай стандарт гэдэг бол тий. Тэрнээс нэг миний чадамж хүрэхгүй хүсэж байгаа асуудал биш юм байлээ шүү дээ. Яг үнэ. Тийм. Тэгэхээр өнөөдрийн агуулгын хүрээнд урилгыг маань хүлээж аваад хэмжлэлийн төвийн талаар бол стандартын талаар ярилцж байгаа. Би бол их өгөөчтэй их олзуурхаж хүлээж авч байна. Тийм. Тэгээд яг хуу подкаст маань ерөнхийдөө хэдэн ч минут үргэлжилж болох ч гэлээ. Надаас нэг ярианы төвшөнд нэг асуулт бүр ингээд сэтгэлийн хүнд байгаад байгаа байхгүй. Стандарт ингээд итгэмжлэл гэдэг юм чи ингээд нэг зоосны хоёр тал байгаа даа шүү дээ. Нэг нэгнийгээ баталгаажуулж гин, нөгөө нь үндэс суурийг ингээд тавьж гин. За тэгэнгүүт энэ дээр одоо улс төр ингээд ороод ирэхээр нийгмийн бүхэл бүтэн ингээд томоохон салбарууд руу ингээд бүгднөрөө нь орж ин. Тэр дунд нь гадна үлдчихэд байгаа юм иргэн болох ёсгүй гэдэг санааг л одоо том зургаараа таны ярианаас л би ойлгож ин л та. Тэг нэг ийм л юмыг анхаарчаасаа гэдэг одоо таны албан тушаалтай холбоогүйгээр шүү. Яг одоо таны энэ харж байгаа одоо үнэт зүйл те үзэл баримтлалын чинь хүрээнд хүмүүс ер нь ийм л зүйлийг анзаарчаасаа да гэсэн тийм нийгмийн юм уу ёс зүйн таны стандарт юу байдаг вэ? Өөрийн тань. За би бол одоо ингэж ер нь хувь хүн талаасаа шүү дээ нэг юмны араар ороод нэг жалуудаа өмнө гэдэг шиг нэг одоо манах чайг өгсөн шүү дээ. Тэгээ одоо жижиг ус жилдэг гэдэг юм уу те. Ер нь ус жижиг төгтөгтэй тэгээ тогтолцооны хувьд тэгээ нэг аливаа нэг асуудал өөрчлөлт шинжилгээ хийхээр гэдэг юм эсвэл болохгүй байгаа зүйлийг гаргаж тавихаар одоо энэ те одоо нийгмээрээ эсэргүүцдэг. Тэгээ тэрийг бас ойлгох, ухамсарлах тийм бас юм гараахан төлөвшөөгүй байна. Тэгээ энийг төлөвшүүлэхийн тулд одоо тий бид нэр их чих хэвээр шүү дээ. Доор бүрнэ хариуцсан ажил
Сэтгүүлчд маань бас тэ энэ бас зөв талаас нь ойлгох хууль бус гэдэг юм энэ шудраг ус юмны хажуугаар нэг зүгээр нүдэнэд өнгөрчдггүй юм байна. Ингээл одоо болон тойрол тэ одоо танаа нэвтрүүлэгт орох гол ингээл хийхэд нэг 2 стандартын бус одоо юу давж штэ тэ нөгөө боржуур давж штэ. Энэ бол одоо хаана ийм стандарттай боржуур байгаа юм бэ? Тэ жижиг тэрэгтэй бол гарахын аргагүй техниктэхээр ингээл энийг бид нэр ингээд олгодох газарт нь хилждэг тэ хүн болгон үг тэ нөгөө шаарддаг. Мэргэжлийн хэлтийн байгууллагыг татан буулгахад нэг маш гоё үг байсан шүү дээ. Тэгэхээр татан буулгасан зөв буруу гэдэг асуудал дээр бол би яриагүй. Хүн болгон өөрөөсөө мэргэжлийн хэлтийн байцаагч байх хэрэгтэй гэдэг. Би нэг хүнсний бүтээгдэхүүн аваад хэрэглэхдээ гарал үүслийг харчдаг те ингээд явцдаг. Энэ бол бас одоо хувийн л те төлөвшлийн асуудал. Нэг нөгөө хинэггүй сайхан те. Тусгай мэдлэг бол шаардахгүй шүү дээ. Шаардахгүй шүү. Хинэггүй явдгаасаа л бид нар өөртөө ингээд эрсдэд байдаг. Энэ хувийн болго өөрөөрөө өөрчлөөсөө гэдэг ийм зүйлүүд байна. Тэгээд жил болгон онцгой байдлын ерөнхий газар манай нэг мандал даатгал биш. Мандал даатгал бид хэд хамтраад эрсдлийн баатрууд гэдэг нэг юм хийдэг те. Энийг бол бас уламжлал ажил хийгээсэй гэж бидний хувийн бас бодол байдаг. Юу энэ нийгэмд юу эрсдэлтэй байдал бий болгоод байна гэдгийг энэ эрсдлийн чуулганаар бас гаргаад тавьд. Тэгээ энэ дээр би нэг зүйлүүдийг онцолж хэлэх бас хүсдэг. Тэр нь дандаа л хэлж явдаг. Эрсдлийн баатруудыг шалгаруулж исэн. Тэгэхээр аав хүн айл гэрийн одоо эрсдлийн баатар гаднаас ямар нэгэн те одоо энэ халдлага ямар нэгэн үр хүүхдээ эрсдэлд оруулахгүй ийм байдаг бамбаа мэт байх эрсдлийн баатар байх хэрэгтэй. Ээж хүн хүнсний аюулгүйдлийн эрсдлийн баатар байх хэрэгтэй тийм үү? Ямар нэгэн эрүүл аюулгүй те одоо хүнс хүүхдтэй ингээ шалганд аваад өгчдөг байх хэрэгтэй. Тийм хайнга зангаас л одоо үр хүүхдүүдэд хохирож яг шууд хэлдэг. Төр улсын те одоо үүдийн тийм халамжилдаг ард иргэдээ халамжилдаг тийм эрсдлийн баатар байх хэрэгтэй шүү дээ. Энэ төрийн байгууллагууд төрийн үйлчлэг үзүүлж байгаа. Баталгаагүй хүн скайлер оруулахгүй бол байх жишээ нэ те. Бизнес эрхлэгчид нь хариуцлагатай ийм эрсдлийн баатар байх хэрэгтэй те. Хэдий мөнгө олж байгаа ч гэсэн бас нэг ийм хугацаанд дууссан те ийм чанарын хөлтөн борлуулахаа болждаг ийм хариуцлагатай. Тэгээд энэ бүгд өөрөөсөө дор бүрний эрсдлийн баатар байх. Тэр бол та хүнийг шалгаруулах биш. Та өөрөө эрсдлийн баатар байх хэрэгтэй шүү л гэдэг юм. Тэгэхээр одоо дутагдлын буруу зүйл яаж байгаа аль болох дугаа өнгөрж болохгүй зас залруулдаг. Чи дут гэж хинжил хэлэхгүй л бах та тий. Дутагдлын хажуугаар дугаа өнгөрч болохгүй л гэдэг санаа юм тий. Тэгээд өнөөдөр миний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирээд цаг зав зориулж агаад маш их баярлалаа. Тэгээд яг таны яриаг сонсохоор надад бас нэг юм зүрх санаанд орж ийн. Нөгөө нэг уулыг харж байгаа бол яаж давхаа бодох хэрэгтэй болохоос ш уулыг одоо нураах тухай бодох ёсгүй маа гэж тий. Тэр таны одоогийн зорж байгаа зүйл танай байгууллагын явж байгаа үнэт зүйл магадгүй тэр хүүхдээ айгу дүүх юм шиг санагдлаа. Тэгээд өнөөдөр ингээд надтай ярилцж байгаад тань маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхнээс ажлын амжилт хүсье. Нэвтрүүлгээ бас тогтмолжуулаад улс орны энэ одоо хамгийн чухал юм чинь одоо стандарттай шийдэл гэдэг бол тэгээд стандартгүй зүйлүүдийг бас стандартанд зөрчигдсөн энэ олон яам агентлуудын удирдлагуудыг бас энэ нэвтрүүлэгтээ ороо. Соён гэгэрүүлэх ажил оруулахаас гадна ард иргэдийг бас соён гэгэрүүлэх тал дээрээс бодлогоос гаргаж ажиллах баха гэж найдаж байна. Ажил амжилт хүсье. За баярлалаа танд. За.